Сайн байцгаана уу? IT CGM-ийн нямдаа байна. Энэ удаагийн бичлэгээр Microsoft Office Excel дээр юм принтлэхэд хуудас суулган дээр хүснэгтийн гарчиг хэрхэн гарах талаар заах болно. За ингээд эхэлцгээе. Энгийн байдлаар ямар нэг юм принтлэх гээд үзэнгүүт за иймэрхүү байдалтайгаар харагддаг. За тэгээ дараагийн хуудас дээр орсон ч гэсэн тухайн хүснэгтийн гарчиг нь бол гарч ирдэггүй. За үүнийг бүх хуудсан дээр нь хамгийн эхлээд гарчиг нь гараад түүнийхэн дараас нь мэдээллүүд хэрэг оруулах талаар заах болно. Хүснэгтээ бэлтжин, мэдээлэл бэлтжин, өгдлүүдээ оруулчин. Тэгснийхэн дараа page layout-ийн энэ print titles гэсэн дээр дарна. За тэгэнгүүт энэ print titles гэсэн хэсэг дээр нь мөр болон багнуудыг нь хуудас болгон дээр гаргадаг юм тохиргоо нэдэг. Энд чинь мөрийг нь сонгоод өгчих юм бол окей дарах юм бол print хэсэг рүүгээ оронгууд дараагийн хуудсан дээр нь ч гэсэн хүснэгтийнх нь гарчиг нь гарч ирдэг байгаа. Им хэвлж өгч байгаа тохиолдолд юуны талаарх мэдээлэл өгж байгаа вэ? Ямар мэдээлэл өгж байгаа вэ гэдэг нь болохоор амархан харагддаг болно гэсэн үг байгаамаа. За энэ удаад бол зөвхөн мөрөн дээрхийг сонгож харуулсан байгаа. Харин хүснэгтээсээ хамаарад гарчгууд нь баган дээрээ гарчгуудаа хийсэн тохиолдолд гарч иж магадгүй. Ийм тохиолдолд энэ ч багнуудыг нь сонгоод өгчих юм бол бүх хэвлэж байгаа хуудсан дээр нь гарчгуудыг нь харуулах боломжтой байгаа шүү. Анхаарал тавьсанд баярлалаа. Бичлэгийг дуустал үзсэн танд баярлалаа. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк болон шеэр хийж өгөөрэй. Subscribe хийгээд манай шинэ бичлэгүүдийг цаг алдахгүй хүлээж аваарай.